За сэмцгэнэ юм уу студиэс ирж байна. Мөнгө цэцэг байна. За тэгээд энэ удаад болохоор аливаа зүйлийг үр бүтээлтэй хийх талаар тий ийм Дэвид Аллен гэдэг хүний ном байдаг. За тэгэхээр энэ болохоор Getting Things Done гэдэг аливаа зүйлийг хэрхэн яаж хийж гүйцэтгүүлдэг болох вэ гэдэг хэвчлэн бид нар болохоор залхуурал гэж ярьдаг, юмыг хоошин тавьдаг гэж ярьдаг гэх мэт иймэрхүү асуудлууд байдаг. Тэгэхээр аль болохоор ямар нэгэн стрессгүйгээр ямар нэгэн тийм хажуугаар нь ингэж чадан ядан зүтгэн ч юм уу тийм ямар нэгэн юмны урсгалын өмнөөс хэлж байгаа юм шиг ажил хийгээд тиймэрхүү бас зүйл их байдаг. Тэгэхээр тийм зүйлгүйгээр үр хөтөмчтэй байх вэ гэдэг талын дэлгүүрүүдийг хуваалцсан юм ном байгаа. За тэгэхээр энэ ном болохоор нэлийн алдартай ном, маш олон хүмүүс өөрийнхөө ширээний ном болгосон байдаг. За тэгэхээр энэ номноос хуваалцахаар энэ удаад бэлтэж байна. За тэгэхээр энэ ном маань болохоор за ерөнхийдөө эхний ээлжинд болохоор хэд хэдэн хэсгүүдтэй. За 3 хэсэгтэй. За тэгэхээр нэгдүгээр хэсэг нь болохоор аливаа зүйлийг хийж гүйцэлдүүлэх урлаг нь юу юм бэ? За хоёр дахь хэсэг нь болохоор үр бүтэмж тийм үү, үр бүтээлтэй байх, ямар нэгэн стресс өгөхгүйгээр үр бүтэмжтэй байх тийм зүйлийг туршлага болгох тий, өөрийн гэсэн туршлага болгох. За тэгээд энэ маш их чухал зарчмуудыг ашигласнаар тэдгээрийн хүч чадал нь юунд байд юм бэ гэдэг талын иймэрхүү зүйлсүүдийг бол хуваалцсан байж байгаа. За тэгэхээр энэ хэсэг дээр болохоор эхний хэсгээс нь эхлэе. За тэгэхээр эхний хэсэг нь болохоор ерөнхийдөө 3 бүлэгтэй. Нэгдүгээр бүлэг нь болохоор за бидний хөвчлэн mindset гэж маш ихээр ярьж байгаа. Тийм зөв хандлага, тийм үү, зөв чиглэл, зөв бодол энтертэй байж ич аливаа зүйлийг бол хийж гүйцэлдүүлнэ. Хэрвээ та буруу бодолтой, буруу хандлагатай байх юм бол хичнээн зүтгээд ямар нэг юм нэлээ буруу төсөөлөлтэй байх нь штэ. Тийм бол бидний чиглүүлэх шал буруу тийш явах учраас аливаа зүйлийг айгу буруу байдал руу хүргэн буруу эсвэл үр дүн үзэхгүй гэх мэт маш олон тийм сөрөг талууд их байгаа. Тэгэхээр аль аливаа зүйлийг хийхээс өмнө заашгүй тийм зөв бодол тийм үү, зөв хандлага, зөв төсөөлөл, үнэн зөв бодит байдлыг тийм үү дүрслэх ийм зүйл хамгийн түрүүнд бол тавьж яадаг. Тэгэхээр энэ талын юмнуудыг оруулсан. За тэгэхээр энэ дээр нь болохоор шин тийм үү, шин энэ бодит төсөөл шин бидний шинээр нэгдэж ирж байгаа юм. Бид нар өмнө боддог байсан, өнөө хүртэл ирж исэн, төсөөлж исэн төсөөлөл маань, амьдралыг харж исэн үзэл бодол чиг хандлага маань шин тийм үү, бодит нөхцлүүдийг, шин байдлуудыг дахин ингэж оруулж ирэх ийм зүйлүүд талаараа хуваалцсан хэсэг байна. За дараагийнх нь болохоор өөрийнхөө амьдралыг хэрхэн яаж хяналтандаа оруулах вэ хэсэг дээр байна. За тэгэхээр энд нь болохоор яах вэ гэхээр ажил хийх тийм үү, урсгалыг мастер болгох тийм үү, эзэмших, аливаа зүйлийг гүйцэлдүүлэх тийм ажлын ажил, ийм бүтээмжийг тийм үү, нэгээс нөгөөрөө ингэ шилжиж байгаа энэ урсгалуудыг аль хор менежменттэй тийм үү, ямар нэгэн төвөггүйгээр төвшөөлөлт байхгүйгээр хийх юм 5 үештийг бол санал болгож байгаа юм байна. За тэгээ 3 дахь бүлэгтэр нь болохоор аливаа төслийг тийм үү, үр бүтээлтэйгээр хийж гүйцэлдүүлэх. За тэгээ төслийг ингээд төлөвлөх тийм үү, 5 үе шатууд нь юу байх вэ гэдэг талын ийм зүйлүүдийн талаар эхний ээлжинд бол хуваалцсан байна. Тэгэхээр та хүн ерөнхийдөө энэ эхний агуулгаас л харж байгаа аливаа зүйлийг хийх урлаг гэдэг юм байна. Эхний ээлжинд болохоор энэ зөв төсөөлөл тийм үү, яг үнэн зөв бодит шин шинэлэг өөрийнхөө оюун санаагаа шинчлэн гэж ярьдаг тийм үү, шин тийм зүйл. За тэгээд дараагийн хэсэг нь болохоор ажлыг гүйцэтгүүлэх тийм нэг юм урсгалуудыг тийм үү, шат дарааллуудыг бол ингэж өөрийн болгох, мастер болгож эзэмших хэсэг байх нь байна. За тэгээд дараагийн хэсэг нь болохоор зөв төлөвлөлт тийм үү, төслийг хэрхэн яаж үе шаттайгаар бүтээлчээр төлөвлөх вэ гэдэг ийм
зүйл бол ихний ээлж нь болохоор энэ урлаг гэдэг зүйл дээр нь орох нэ, аливаа зүйлийг хийж гүйцэтгэх урлаг. За тэгэхээр үүнийг эзэмснээр бид нар аливаа зүйлийг залах хууралгүйгээр, хойш тавилгүйгээр зүйл рүү тухайн зүйлийг бол хийх боломжтой болно, хийж гүйцэдэг, тий, ажлыг нугалдаг хүн болно гэсэн үг байх нь. За тэгэхээр за мэдээж эхний хэсэг дээр болохоор иймэрхүү байна. За тэгээ нэгдүгээр хэсэг рүү орж ирж байна. За тэгэхээр энэ дээр болохоор тийм зөв тийм үү, уян санаагаа шинжилгээ зөв хандлагыг олоод авах юм бол бид нэр тэр энэ урлагийн нэг хэсэг байх нь шүү дээ. Одоо аливаа зүйлийг хийж гүйцэтгэдэг, ажлыг нугалдаг нэгэн болох тэр урлагт суралцахад хамгийн эхний зүйл нь болохоор энэ үндсэн энэ суур тийм ойлголт, суур ухамсар тийм үү, суур зөв оюун бодол санааг олж авах хэрэгтэй гэж байгаа. За тэгэхээр энэний эхний хамгийн чухал хэсэг нь бол энэ хэсэг бол ер нь бол бүгд л чухал та. Гэхдээ ялчгүй энэ хэсэг бол мэдээж ямар ч тохиолдолд хамгийн чухалд бол орж таарна. За тэгэхээр энэ дээр автор маань бол бичсэн байж байгаа. За энэ хэсэг бол надад хамгийн их таалагдсан эхний удирдгал хэсэг бол байж байгаа. За тэгэхээр энэ дээр болохоор юу гэсэн бэ гэхээр за маш их хэмжээний тийм үү те ажлыг хийж гүйцэтгэх ажилыг үр бүтээмжтэйгээр хийж гүйцэтгэх тийм боломжтой хүмүүс бол байдаг. Гэхдээ тэдгээр их олон маш их хэмжээний ажил тийм үү те их захгүй маш их ажлыг болохоор ийм цэвэрхэн тийм үү те маш их ингэж одоо тодорхой хараатай бодолтойгоор за дээрээс нь болохоор ийм амарлингуй байдлаар тийм үү те амралтын байдлаар ч юм уу те өөрийгөө хянсан ийм байдлаар эерэг мэдрэмж хандлагаар хийх ийм боломж бол ер нь хүмүүст бол байдгаа гэж хэлж байгаа. Тэгэхээр хөвчлэн яг бид нар маш их ажил байна гэдээ маш их стресстэй ажлаа тарагдаа стресс их болоод байдаг. Тэгэхээр энэ стресстгүйгээр ажил байлаа гэхэд түүний стресстгүйгээр харин яаж ийм амгалан тайван байдлаар тийм үү эерэг хандлагаар за тэгээ дээрээс нь болохоор гарцаа олж харсан байдлаар ингээ өөр хэмшээр хийж үйлчлүүлэх вэ гэдэг зүйлийг бол ярьж байгаа гэсэн үгээ. Бас хүнд бол ямар ч хүнд бол ажилтай л их байлаа гэхэд хүн стресс гэдэг тийм хууль байхгүй харин эсрэгээрээ тийм үү те стрессгүйгээр ажиллаа хийж гүйцэтгэх нуулах юм боломж бол байдгаа бүрэн дүрэн байдгаа гэж байгаа. За тэгэхээр энэ байдал нь болохоор ерөнхийдөө амьдралын хувьд ч гэсэн ажил төрлийн хувьд ч гэсэн тийм үр ашиг болон за тэр efficiency үр нөлөө болон үр ашигын хувьд аль альных нь хувьд ч гэсэн тийм харцсангуй одоо тийм дээд түвшинний гүйцэтгэлийг бол хэлж байгаа. За тэгэхээр энэ дээр болохоор ялангуяа энэ амжилттай тийм үү тийм их гүйцэтгэл сайтай мэрэгчлэнүүд болохоор энэ төрлийн үйлдэлийн стилүүдийг operational style гэдэг үйл ажиллагааны тийм үү энэ хэм маягийг бол ерөнхийдөө бол өөрийн болгосон байдаг. За тэгэхээр энэ болгонд тийм үү энэ одоо энэ өндөр гүйцэтгэлтэй энэ төлөв байдалд олж авахд шаардлагатай зүйлсүүдийг бол мэдэх хэрэгтэй болж ирнэ гэж байна. За гэхдээ хэрвээ яг бас л бусдын л тийм үү тийм нийтлэг хүмүүсийн бидний ингээ хийдэг ийм нэг ийм нийтлэг ийм дүр төрх вэ штэ. Ийм дүр төрхтэй байгаа байх юм бол за энд санал болгож байгаа ур чадваруудыг айлхоор тийм үү айлхоор бүрэн бүтэн байдлаар за тэгээд яг цаг хугацаанд тохирсон байдлаар тэгээд системчилсэн аргаар нь ингэж суралцаад ингээд өөртөө ингээд эзэмшээд авах юм бол
одоо энэ бүх ажилдаа дарагдахаасаа илүү тийм ээ энэ бүх ажлынхаа дээр тийм үү те дарагдаж болгохоос илүү дээр ингэж одоо хамаагүй ингэж харьцангуй одоо дээрээс харсан байдлаас тий ажил өөрийг хийдэг үсгдэг юм болноо гэсэн ийм зүйлийг бол энд бол санал болгож байгаа. За тэгэхээр энэ чинь болохоор би гол зүйлсүүдийг өөрт тийм үү тий илүү яг үнэхээр тийм үнэхээр авууштай зүйл байна гэсэн зүйлсүүд бол хаагдтал хаваалцаж явж байгаа. За тэгэхээр ер нь бол хоёр төрлийн зүйлийг бол энд болохоор тусгаж байгаа. Нэгд нь болохоор хийх ёстой гэж байгаа зүйлсүүд одоо юу байна тий одоо ирээдүй хожим аль нэг хизээний өдөр гэдэг ч юм уу тий. За тэгэхээр нэг баг одоо юу ч байна тийм үү тий том жижиг эсвэл дундын ч юм уу тий. Энэ болгоныг болохоор бүх зүйлсүүдийг хийж гүйцэтгэх энэ одоо өөрийнхөө бодолд тийм үү тий тархинд одоо ингэ байн гачаалагдаад байгаа энэ ажлуудыг яг бодит нөхцөл рүү шилжүүлэх тий бодит одоо физик биедэд буулгахын шаардлагуудыг олж авах ийм зүйлсүүдээ тарих оюунт чинь байгаа энэ бүх зүйлсүүдийг одоо хийх ёстой ажлууд гэж бид нар бодоод яваад идэг тий энэ болгоодаа бүгдийг нь одоо олж авах баримтлах хэрэгтэй гэж байна. За тэгээд тэгснийхаа дараа болохоор хоёр дахь хэсэг нь болохоор яг хөө гэхээр шууд ийм шийдвэр тухайн зүйлийг хийхэд шийдвэрүүдээ гаргаж явах хэрэгтэй гэсэн тухайн хийх ёстой ажил болгондоо тохирсон шийдлүүдийг. За тэгснээр шийдвэр гаргаснараа болохоор яг хөө гэхээр дараагийнхаа үйлдэл тийм үйл ажиллагааны тухайн шийдвэрийг гүйцэтгүүлэх шаардлагатай үйл ажиллагаа чиглэлүүдэд жижиг алхмуудад болохоор энэ зүйлүүд бол хуваагаад тий ингээд явах хэрэгтэй гэсэн. Ийм ерөнхийдөө хоёр зүйл дээр л ерөнхийдөө чиглэж байгаа гэсэн. Тэгэхээр энэ дээр болохоор бас айгуу тийм үнэхээр энэ одоо маш практикал тийм үү тий амьдралд ойр хэрэглэгдэх боломжтой юм зүйл гэж зохиогч минь өөрөө хэлсэн байсны дагуу яг үнэхээр ийм зүйл байна гэдэг тэр бол би бас санал нэгтэй байгаа юм. За тэгэхээр хэрвээ энэ номын байгаа энэ ур чадвар гэдэг өөрийн болгох юм бол ганц ажлыгч биш тийм амьдралыг хийх одоо жижиг сажиг одоо юу л байна хойш нь тавьж байгаа юу л байна тэр бохондоо одоо энэ бүгдийг тэг хэрэглээд ашиглаад бүрэн боломжтой байдлыг бол олно гэсэн. Ер нь аль нэг зүйлийг ингээд төгс тий өөрийн болгох юм бол бусад олон зүйлсүүдэд нь ашиглагдаад явах бүрэн боломжтой байдаг. Тэгэхээр тэр тал дээр болохоор бас тийм зүйл байгаа шүү би бас хэлсэн санаасан зүйл байж байгаа. За тэгэхээр энэ дээр болохоор нэг зүйл нь болохоор шин шаардлагууд тийм үү тий бидний яг одоо энэ цаг үеийн асуудал нь болохоор яг үгээр маш их хэмжээний шаардлагууд маш их хэмжээний хэрэгцээ шаардлага ихээр бий болсон. Хэдийгээр технологи хөгжсөн ч гэсэн тий. За тэгсэн тэрний дээрээс нь болохоор яг үгээр хангалттай бус тийм үү нөөцүүд байгаа тий. Тэгэхээр юм чинь хоёр талын ингээ баланстай байж юм тий. Тэнцвэртэй нөхцөлүүдийг бий болгоно. Тэгэхээр энэ болгоно нь болохоор бидний хувьд яг энэ орчин цагт байгаа маш их том асуудал юм байна. Гэдгийг бол хэлсэн байгаа. Энд дэр зэсэн та нарсан санал нэг байгаа. Хэрвээ та нарын бодлогоор санал нэг байвал санал энэ дор комент хийээрэй. За тэгээд энд нь болохоор яг үгээр бид нэр хувийн амьдралч вэ, хувьсгалын амьдралч вэ, нийгмийн амьдралч вэ гэх мэт ийм маш их олон зүйлүүдийг одоо тэр болгон дээр тийм үү те өөрийн оролцоог бий болгож явах хэрэгтэй болж ярьж байдаг. Тэгэхээр энэ болгон нь болохоор нөгөө талаасаа одоо шин 100-ны тийм үү те эрэлт хэрэгцээ шаардлагууд ингэж маш ихээр нэмэгдэж ирж байгаа гэдгийг бол хэлж байгаа. За тэгээд дээрэс нь хүн болгонд хариулах, хүн болгоны асуултанд хандах одоо маш их олон хэмжээний мэдээлэлүүд ирж байна, мэйлүүд ирж байна, комментүүд ирж байна гэх мэт энэ болгонтой болохоор ойлгохоор тухай цаг үед нь байхгүй бол нөгөө өөрийнхөө орон зайгаа алдах гэдэг ч юм уу тийм эсвэл нөгөө нэг юм итгэхгүй төлөв рүү шилжих юм маш их юм зүйлүүд байдаг.
яг ч гэсэн одоо та нар ч бид нар ч гэсэн бүгд бол энэ тулгарч байгаа зүйл байж байгаа. За тэгэхээр энэ болгонд нь бид нар ингээд байхад ялангуяа бид нар ярьдаг штеп өөрийгөө хит ингээд хевлээд тийм үү тийм ингээд тавьчдаг бол ингээд олон ажлуудыг нэг дор хийхгүй юу гэдэг ч юм уу тийм. Гэдэгтэй адилхан бидний хувьд болохоор ингээд нэг л хүн байгаа бидний хувьд байгаа бүхэл зүйл бол ийм хязгаарлагдмал тийм үү тийм. Нэг л оюун бодол нэг л гар гэдэг ч юм уу тийм үйл хөдлөл өгч байгаа цаг хугацаа маань ч гэсэн ийм хязгаарлагдмал зүйлс байж байгаа. Тэгэхээр нөгөө талаас нь нэрэлт хэрэгцээ тийм үү энэ хүн болохоор бүр ингээд маш ихээр бүр ингээд одоо босч ирсэн гэх юм баг бид нарыг бол баг л бүхэл зүйлийг маш их одоо тавталж авч штэ тийм ээ. Тэгэхээр энэ болгонд нь болохоор бидний бол шинэ үеийн бол асуудал байгаамаа гэж хэлж байгаа. За тэгээд ямар ч ажлын болохоор ямар нэгэн тийм хэл хязгаар бол байхгүй гэдгийг бас харж үзээрэй гэж хэлж байгаа. Энд нь болохоор яг хэр яг тийм үү тийм хүмүүс болохоор гэр орны ажлыг бол ажил гээд зүгээр энгийн гүйцэтгэдэг ажлыг тийм үү тийм. За тэгээд яг ажлын байран дээр хийх ажлын ажил гэж хуваадаг. Тэн дээр болохоор юм тийм ер нь бол тийм ялгаа байхгүй гэдгийг бол бас мэдэж байгаа чи гэсэн юм аяар. Яг тэгвэл ажил гэдэг бол ерөнхийдөө яг бидний knowledge work гэж хэлээд байгаа тийм үү тийм оюун санаанд байгаа энэ ажил нь болохоор нэг л зүйл байдаг. Ямиг хийж гүйцэтгүүлэх энэ бол хийх л ёстой ажил шүү дээ. Тийм үстэй бид нар гэрээ цэвэрлэхийг хин нэгэн гар хөл орохгүй болтор чи хийж гүйцэтгэхгүй нь ойлгомжтой тийм үү тийм. Ажлын дээр байгаа ажлын орон байр зай дээр ч эсвэл суралцах тийм үү тийм. Сургалтын орон зайд ч гэсэн адилхан гэж суралцах гэх мэт эдгээр зүйлсүүдээ бид нар хийхгүй бол тэр бүхэн маань би болохгүй бүтэхгүй. Тэгэхээр энэ болохоор яг ингээд концептийнхаа хувьд тийм үү тийм авь адилхан зүйл юм шүү гэдгийг бас хэлж байгаа. Тэгэхээр энэ бас аюул гэр болохоор би ясна бодож исэн аливаа ажилд нөгөө нэг хэл хязгаар тийм үү тийм гэдэг юмыг бас тавьдгүй энэ бол бас амар том асуудал. Яг тэгвэл гэр орны ажил бол хамгийн гол нь нөгөө нэг гүйцэтгэлээ гэхэд үр дүн айгу тодорхой аж идэг. Бид нар болохоор нэгэсний бидний оюун санаанд өөрөө ярихгүй тэр нь болохоор ингээд бууцсан тийм үү тийм нөгөө нэг юм subconscious гэдэг тийм үү тийм даад тохомсраараа ингээд хүлээгээд авцсан зүйлсүүд байдаг. Нөгөө талаас болохоор тэр зүйл маань юу хэлэх гээд байна вэ гэхээр гэрийн ажил гэдэг ч юм уу тийм эсвэл аяг шанаа гугаах гэхэд бол үр дүн болохоор юу гэхээр цэвэрхэн аяг шанаа штэ тийм ээ. Тэгэхэд бол ингээд тухайн ажил бол гүйцэтгэлээ гэж үздэг байтал яг ажлын байран дээр очихоор одоо ямар үед бид нар ажил маань гүйцэтгэх гэж үзэх юм бэ гэхээр хэл хязгаар байхгүй тийм үү тийм ямар нэгэн тийм зах хязгааргүй юм дотор хөвөд байгаа ч юм шиг тийм үү тийм төгсгөл үгүй юм байгаа юм шиг ийм нөхцөлөд бас орж ирдэг. Тэгэхээр энэ зүйл маань болохоор бас нэг бодох хэвээр зүйл юм шүү гэдгийг бас энэ дээр бол бас жоохон ялгаж салгах хэрэгтэй гэдэг юм яг хэлсэн байсан. Тэгэхээр энэ болохоор бас үнэхээр та нар бас сайн бодож үзээрэй. Өн дээр ч гэсэн та нар тийм аливаа зүйл дээр бид нар ингэж нөгөө нэг юм яг сүүлийн үед болохоор нөгөө milestone гэж маш ихээр ярьдаг болсон. Аливаа ажлуудыг хийхэд энэ хэд хэдэн степүүдэд хуваагаад тийм үү тийм эхний юм одоо хэсэгээ гүйцэлтгээ дараагийн хоёр дахь ажлынхаа талыг нь уулаа гэдэг ч юм уу. Иймэрхүү маягараас явах юм бол бас юмний бас зах хязгаар тийм үү харагдах боломжтой болно. Тиймгүй бол нэг өдөр тутмын ажлаа хийдгэл болсод байх юм бол нөгөөх нь ингээд нэг юм хийгээлээдэг ажил хийжээч дуустдаггүй ажил гэсэн ийм төлөв рүү шилжих учраас энээсээ болоод бид нар маш их тийм сэтгэл ханамжгүй адил за тэгээ дээрээс нь тухайн ажлыг нөгөө нэг юм одоо гүйцэтгэл маань бас нэг ундаг гэх мэт тиймэрхүү зүйлсүүдийг бас сөрөг байлуудыг бас дагуулж ирж байдаг байна гэсэн талаас нь бодох хэрэгтэй юм байлээ. Ингээд энэ бол миний өөрийн санаа шүү юм гэдэг. Тухайн хийж байгаа юм болгонд болохоор бид нар бас ингээд тодорхой хэмжээний иймэрхүү зүйлийг бол бодож байгаа хэрэгтэй юм шиг байна. За жишээ нь зүгээр нөгөө юм болгонд бид нар оролцоол нэг өөрийн гэсэн нэг юугүй тийм үү те бодлоо ханал эсвэл ямар нэг юм нөгөө нэг жааж байхгүйгээр тийм ээ шиш чөмж байхгүйгээр ингээд ясаас тодорхой хэмжээгээр бас жоохон анзаарахтай бас байж байгаа те альва нэг хурал байлаа гэж энэ үр дүн юу юм чи юм уу те эсвэл ямар нэг сургалтын програм байлаа гэхэд үр ашиг нь юу юм те за гэх мэт за эсвэл ямар нэгэн эссе бичлээ гэхэд inspire хийх үү
одоо гэх мэт тийм үү тий сэргээж урам зоригийн бусдын урам зориг сэргээж тийм үү сэтлэх үү гэх мэт. За тэгээд ажилчдынхаа тагаа уулзлаа гэхэд хэрхэн тэднийг болохоор бас мотивац хийх үү гэх мэт ийм олон зүйлсүүдийн талаар бас бодохдоо за иймэрхүү байдлуудаар ингээд оролцоод бас нэгсний бас ялгаас салгаж явахаас гадна за тэгэхээр энэ болгон дээр болохоор яг хөө гэхээр нөгөө нэг энэ болгон чинь болохоор ингээл үнэхээр нэг удаагийн хурал нэг удаагийн юу гэлээ те ганц удаагийн үр дүн чинь ер нь цаашаа ингээл яваад байх юм байнга ингэ тавтагдаад яваад байх юм уу гэдэг чинь бас л нэг төгсгөл хязгаар нь харагдахгүй юм байх жишээ нэг жишээ иймэрхүү зүйл дээр болохоор бас тийм зүйлүүдийг хараад хянаад бас явж явах хэрэгтэй гэсэн иймэрхүү бас санаа оноо бас бодлоо штэ юмнуудыг бас яасан бэлээ гэхдээ энэ дээр болохоор энэ номны бол санаа бол яг тэр тал руугаа биш шүү тухайн ажлыг бол хэрхэн яаж гүйцэтгэх вэ гэдэг тал руу юу байж байгаа. За тэгээ бас нэг юм нь болохоор нэг юм төгсгөл тийм үү хязгаарын энэ харж тий зааглахад бас нэг тутмаг байдаг зүйл нь болохоор хүн болгонд тийм үү тий болохоор одоо ажлуудыг илүү л ажлуудыг бол бий болгож идэг гэх мэт зүйлсүүдийг бол харахаараа тийм үү хязгаарлалт болж явах жишээ нь гэх мэт. За нэг иймэрхүү. За тэгээ дээрэс нь болохоор яг мэдээж өмнө хэлсэн маш их олон энэ одоо интернет орчин хөгжснөөс болоод маш их зүйлсүүд бас нэмэгдэж орж ирж байгаа. За тэгээ дээрэс нь бидний ажил бол байнга ингэж өөрчлөгдөж байгаа. Нэг юм тогтсон зүйл байхгүй. Байнга өөрчлөгдөж байгаа. За тэгэхээр ер нь хизээ энэ голыг гатлана гэдэг шиг юм болно л гэсэн үг л дээ тий. Уг нь за нэг энийг ямиг сурчих юм бол за нэг дахиад нөгөө нэг давааны цагаан даваа гэдэг шиг тий. Ийм яг ийм процесс дотор л бид нар бол ерөнхийдөө орчод байгаа л гэсэн. Тэгэхээр энэ бүх зүйл маань бид нарыг бас нэг тийм одоо ямиг хоошин тавьдаг гэх тий. Ажлыг хийж гүйцэтгэдэг үг ийм төлөв рүү асуур болох хандлагыг бүр цаанаасаа суулгаж идэг гэсэн байж байгаа. За гэсэн санаа ерөнхийдөө хавчуулагдсан зүйл байж байгаа. За тэгэхээр энийг ингээд унших юм бол маш их олон төрлийн санаандас орж ирэх юм билээ та нар өөрсдөөс олоод уншаарай. За тэгэд энэ болгон дээр болохоор яг хөөр энэ аливаа зүйлийг хийж үзүүлэхэд маш олон төрлийн аргачлалыг хэрэглэдэг болсон цагийн менежментийн асуудлууд, хүүхний төлөвлөлтийн асуудлууд гэл одоо манайхан ч гэсэн маш их хэрэглэдэг болсон тийм зүйлүүд байж байгаа. За тэгэл электрон төлөвлөлтүүд тийм үү тийм цахим болон цаасан хэлбэр тийм үү. За тэгээд тэмдэглэлийн төлөвлөлтийн төлөвлөлт гэх мэт за тэгээд төдөө хийх лист гэх мэт ийм маш их зүйлсүүд байж байгаа. За тэгэхээр эдгээр зүйлсүүд нь болохоор яг хуучин болохоор яг үгээр цаг гэдэг юм нэгсний ажлын нэг хэсэг болоод тооцогдоод ирсэн. Хэвжлийн болохоор бид нар ажлын 8 цаг гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар ороод ирсэн учраас энэ цаг төлөвлөлтийн асуудлуудыг бас ингэж орж ирээд хийгдэг болсон. За тэгээ өмнөх 100 ч гэсэн одоо ч гэсэн тийм ерөнхийдөө нэг хэсэгтэй байхад нэг юм ядаж нэг юм өврийн төвтөртэй юм уу тийм төдөлөстэй цагийн юутай менежментийн юмтай байхад тухайн хүн бол ер нь бол амжилттай тийм үү цаг нараа зохицуулдаг гэсэн юм төсөөлтөй байдаг байсан. Ийм байж байгаа. За гэхдээ одоогийн энэ зүйлсүүд нь болохоор айлхаар бас жоохон юм арай л одоо энэ хувьслын маягаар явагдаад байгаа юм л да. Мэдээж харахад тэр нэг
цаг гэдэг нь болохоор шууд цаанаас одоо жишээл ажлын юмнуудыг бид нэр хөдлөх явж боломжгүй шүү дээ. Эндээс орж ирж байгаа юм хөдлөх боломжгүй. Тэгэхээр тэр цаг төлөлтийн ихэнх төвтрүүд маань болохоор харахад нөгөө л юмнуудад тийм үү хандах, ажлуудад оролцох тийм зүйлсүүд бол байж идэг. Түүнээс бид нар болохоор өөрсдийнхөө ажлыг ч юм уу төлөвлөх юм боломж болцоо болохоор бас байдаггүй нэгсний нэг тийм талын юм байж байгаа. Ажил төрлөө гүйцэтгүүлэхэд хэрэгцээтэй гэхээсээ илүү ер нь бол нэг юм хийх ёстой, гүйцэтгэх ёстой ажлуудын жагсаалт тий оролцох ёстой үүрэгүүд гэх мэт эдгээр зүйлсүүд бол их түлхүү байдаг. За тэгэхээр үн талаас нь тэгэхээр тухайн хүн болохоор ажил төвтрээ хэрхэн яаж хөтлөх вэ гэдэг тал дээр бас анхаарах ёстой гэдгийг бас хэлж байгаа. За тэгээд мэдээж чухал болон чухал бус гэх мэт юм ангиллууд бол гарч ирсэн гэх мэт ийм зүйл яаж байгаа. За тэгэхээр яг хуу энэ болгонтой болохоор бид нэр маш их олон юмнуудыг бид нар ингээл нөгөөтхийн дээрэн дээш доош нь цэцэлгээл ингээл ядраал тийм ээ. Гэтэ хийхгүй бизнес мэдээж хийсэн нь бол дээш тодорхой хэмжээний өөрийнхөө болоо хувийнхаа менежментийг олж ярах цагийнхаа төлөлтөө анзаарах гэдэг бол маш чухал их том алхам. За үүний дараагийн нэг алхам нь болохоор яг үгээр тэр одоо үйлдэлүүдэд менежмент хийж явах хэрэгтэй. Тухайн ажлыг гүйцэтгэх үйлдэлүүдээ хийх хэрэгтэй. Түүнээс бид нар хийх ёстой ажлуудын ч юм уу to-do list-ийг тэмүүлээд дээш доош нь зөөгөөд байхыг бол цаг төлөлт гэж бас хэлмээргүй байгаа. За нэг за тэгэхээр ерөнхийдөө нэг зүйл нь болохоор яг хөө юм том зураг авал олж харж явж явах хэрэгтэй гэж байгаа. Тэгэхээр энэ дэр ч гэсэн амжилтууд нөгөө өдөр тутмын цаг төлөлтийн тэтэр дээр ч гэсэн ерөнхийдөө юм том зураг тий том зургийнхаа дор мэдээж өөрийнхөө таван талбараа хариуцахаас гадна өөрийнхөө том зураглалынхаа ямиг бас хараад шигтгээд явж явах хэрэгтэй гэсэн нэг юм зүйл бас оруулсан байж байгаа. Тэрийг бас та хэд бас анзаараарай. За тэгээд ерөнхийдөө том зураглалыг бид нар харж иж явахгүй бол ингээд энэ тэнтэй ингээ гал унтрах байдлаар бас яваад байх бас боломжгүй байгаа. Тэгэхээр тухайн ажил маань гүйцэлдэхгүй нийт ядран тий хоёр бүтээсэн тийм үү бүтээлтэй байхсан хийж бүтээсэн зүйлгүй тий их л завгүй хүн байна гэх мэт иймэрхүү зүйлсүүд бол байж таарна. За тэгэхээр энэ автор маань ерөнхийдөө нэг 3 зүйлээс болж хүний ажил тийм үү те төлөвлөсөн төлөвлөгөө ерөнхийдөө нурж ундгийг бол хэлсэн байж байгаа. Нэгдэх зүйл нь болохоор маш их одоо ийм садаа тийм үү те өдрөөс өдөрт цагаас цагийн хооронд тийм үү одоо бидний төвлөрлийг тийм үү те одоо юмд фокус хийх төвлөрөх тийм үү тухтай ингээ юм ингээ анхааралтай суух тийм цав хугацаанд хомсолж идэг ийм ажлууд маш их ийм зүйлүүд бол байдаг. Зүгээр байж идэл одоо утас дуурдаг ч юм уу эсвэл хин нэгэн орж ирдэг ч юм уу тий ямар нэгэн цаг нарын тохиргоо тийм үү аваагүй байж идэл тэгэхээр иймэрхүү зүйлүүд батлан маш их байгаа. За тэгээ дээрэс нь болохоор хөв хүний өөрийнх нь одоо жишээлбэл үр ашиггүй тэр менежментийн асуудлууд бас байж байгаа. За тэр нь болохоор юу гэхээр өөрийнхөө чадах юм одоо зохицуулж чадах хэмжээнээс илүү одоо хэтэрсэн тийм ажлуудыг ч юм уу тэг хүлээж авах тэрнийг зөвшөөрөөд өснөөсөө болоод бүр ингээд тэрийг менеж хийж чадахгүйгээсээ болоод энэ болохоор маш их стрессийг бий болгож идэг гэх мэт эсвэл тэрэндээ маш их одоо анхаарал маш их зүйлийг ингээд сарниулж алдчихийдэг тий гэх мэт ийм байдлаас болж бас энэ зүйл маань алдагдана. За 3 дахь нэг нь болохоор
За 3 дахь нэг нь болохоор за тийм энэ бол яг үнэ эхлээд ажлыг за яг ерөнхий одоо хийх чиглэлээ болоод хийгээд эхэлжээд бид нарын одоо ямиг холж харах ч юм уу тэ ойлгох зүйлс маань өөрчлөлтүүд ирнэ. Тэгэхээр энэ өөрчлөлтөөс болоод илүү зүйлийг анзаарч олж харснаасаа болоод нөгөө стандарт юм тавих тийм үү стандарт маань өөрчлөгдөд эхэлдэг. Тэгэхээр энэ болгоно болохоор өмнө хийсэн тийм үү те ажлуудыг дахиж хийх ч юм уу те ийм шаардлагууд ингэснээр бол бидний үнцэн тийм үү те бусдад хүргэх үнцэн өөрийн тавьж байгаа үнцэн гэх мэт эдгээр зүйлсээс болоод дахин одоо юм хийх гэх мэт иймэрхүү зүйлүүдээс болоод бидний хийх гэжсэн ажлууд маань бас ингэж хөтөлбөрийн тал руу бас хандах юм боломж байдаг. Гүйцэтгэх боломж одоо багасах энэ хүслийг бол бий болж байдаг. За тэгэхээр гол тийм үү те үр дүн болон үнцэн дээр одоо анхаарлаа тийм үү те гол анхаарлаа шилжүүлэх нь их чухал. За тэгэхээр үнцнийг илүү тухайн хүн юун дээр одоо яг илүү чухалчилдаг вэ гэдгээс бас шалтгаалдаг. Үнцнийг чухалчилдаггүй эсвэл үр дүн чухалчилдаггүй ч юм уу тий. Эсвэл мөнгө тийм үү тий санхүүг чухалчилдаггүй гэл хүмүүсийн аливаад хандах хандлага юм альны зүйлийг одоо үнцнийг юун дээр тавьж байгаа бэ гэдгээс шалтгаалаад бас өөр идэг штэ. Тэгэхээр ерөнхийдөө үнцэн дээр төвлөрсөн тохиолдолд болохоор амьдралыг одоо энгийн болгодгоо энгийн болгохоос илүүтэй илүү одоо жоохон комплексны байдал руу шилжүүлж яадаг. За тэгэхээр үнцэн нь болохоор ерөөсөө ер нь бол гол зүйл нь болохоор яг үгээр meaning and direction гэж байна. Тэгэхээр одоо тухайн зүйлийнхаа утга учир болон чиглэлийг өгч идэг. Яг ийм давуу талтайгаа тэгэхээр хүн дээр болохоор бас харж яах хэрэгтэй л дээ. Юмыг хийхдээ эхнээс нь үнцэн нь юу юм гэдгээс шалтгаалж бид нар нөгөө сонголтуудаа хийдэг штэ тий. За тэгээд үнцэнээ бариад үнцэнээрээ бид нар ажлыг бас хийж бас болохгүй байх нь гүйцэтгүүлэхээс нь. Тэгэхээр тухай үед нь болохоор ялаа зөвлөлтөөр өөр юм гэсэн тийм одоо ментал шифт гэж ярьдаг тийм үү те. Энэ нэг юм шилжилтүүдийг тийм үү. Одоо хүний тарих оюунч их олон төрлийн юмнаас бүтэж байгаа. Олон нөгөө нэг юу лээ. Одоо холбоосууд эсэс бүтэж байгаа. Тэгээ би тэр бүтцийг бол мэдгүй. Гэхдээ нэг одоо шил юмд анхаарах гэдэг чинь анхаарлын нэг төв зүй байдаг юм болоо гэж бодоод байдаг шүү дээ. Эсвэл юмыг одоо ингэж одоо төсөөлөх гэдэг ч юм уу тий төсөөллийн бас нэг хэсэг байх жишээ нэ тий. Тэгэхээр юмд үнцэн дээр фокуслах уу эсвэл гүйцэтгэл дээр фокуслах уу гэх мэт тий. Эсвэл одоо үр дүн дээр фокуслах уу гэх мэт иймэрхүү зүйлсүүд нэг шифтүүдээ тий шилжилтүүдээ альнаас нь аль руу ингэж шифт хийснээрээ нөгөө хийж байгаа зүйл маань одоо ямар нэгэн төвөгшөөл байхгүйгээр зүгээр ингээл нэг цаанаасаа л нэг сайхан ингээд урсгал ус шиг ингээд бүтээд юм хийгдчих тий аль болохоор тийм эсрэгцэл багтаагаар хийгдэх төр боломж нь юу байдгийг гэсэн иймэрхүү талын юм дээр л ерөнхийдөө яриад байгаа гэсэн. Тэгэхээр та ерөнхийдөө миний хэлэх гэсэн санааг бол ойлгосон байх гэж бодож энэ хүний санааг ч гэсэн юу гэхээр ерөнхийдөө томоохон зураг
бодоод харж бодоод за мөн жижиг тийм үү те деталь зүйлсүүдээ бас харгалзаа. За тэгээд дээрэс нь болохоор яах юм бол энэ хоёрын хооронд ингээд энэ зүйлсүүд ингээд нэгтгэж чадах юм бол бид нар үр дүндээ бол хүрэх боломжтой гэж хэлж байгаа. За бас нэг юм болохоор чухал зүйлсүүдийг одоо менеж хийх. За тэгээд дээрэс нь болохоор өдөр бүр тийм үү те бидний оюун санаанд хүмүүсээс ч юм уу те талаас ч юм уу янз бүрийн зүйлүүд биднэрт бол ачаалагдж идэг мэдээллийн байдлаар эсвэл яг бодит тийм үү те ажил хэрэг шаардлага маягаар гэх мэт иймэрхүү маягаар дээрээс нь болохоор хүмүүсийн хоорондын нөгөө харьцаанаас болон өөрийн бидний өөрсдийн бодол маань ч гэсэн те гэх мэт тэгэхээр бидний гаднаас тийм үү те хүлээж авч байгаа зүйл маш их байдаг мөн дотроос тийм үү те энэ бодлоос үүсэж байгаа мэдрэмжээс үүсэж байгаа бусдын бодол санаа хандлагаас үүсэж байгаа гэх мэт маш их олон зүйлсүүд байгаа. Тэгэхээр энэ болгонуудыг хэрхэн яаж тийм үү тийм менеж хийх үү тийм гэдэг ийм зүйлсээс шалтгаалаад бид нэр энэ нэг ажлыг тийм төвгүй хийдэг болох ийм төлөв байдлыг болж байна гэж хэлж байгаа байна. За тэгэхээр энэ ер нь орчин үед бас маш их нэг юу хийж байгаа шүү дээ. Медитейшн бясалгал гэдэг тийм үү? Бид нар хийгээд одоо оюун санаагаа чөлөөлөөд гэх мэт чинь ярьдаг тийм үү? Тэгэхээр хүний оюун санаа тийм үү? Чөлөөлөгдсөн тохиолдолд нэгсний тэр их одоо бодол санаа тийм үү? Энэ бүхэнтэй арилсан тохиолдолд ерөнхийдөө хүн айгуу тийм яг нэг урсгал ус шиг тийм майндтай оюун санаатай болдог гэж байгаа юм. Тэгэхээр маш тийм тогтвортой тийм үү тийм оюун санаатай болно. Энэ тохиолдолд энэ төлөв байдлыг бас олж авах хэрэгтэй. Тэгснээрээ ажлыг хийх боломж тийм үү өөрийн нэггээр ерөнхийдөө нэг тийм төлөв байдал байдаг. Эсвэл тийм ерөнхийдөө ямар нэг юм сатааргүйгээр маш их одоо гүйцэтгэлтэйгээр за тэгээд төвлөрөлтэйгээр тийм үү. За тэгээд бүр тийм аюу тийм сайхан мэдрэмж ажил маань өргөжлөж байгаа юм шиг тийм тодорхой хэмжээний юм ингэж хийчлээ шүү гэдэг нэг тийм сэтгэл хангалуун тийм мэдрэмж байдаг. Тэгэхээр энэ мэдрэмж болох хүн болгон тохиолдолыг зарим үед болохоор бид нэгдэл болчихгүй байна, төвлөрчихгүй байна гэдэг. Тэгэхээр яаж хүснээрээ тэр төлөв байдал руу шилжиж чадах вэ гэдэг зүйлийг энэ дээр хэлж байгаа байна. Тэгэхээр үүнд болохоор хамгийн чухал зүйл маань болохоор яг тэр оюун санаагаа чөлөөлөх тийм тогтун ус шиг тийм үү болох гэсэн ийм зүйл ихний түрүүнд л байж байгаа хэвээр гэж байгаа. За тэгэхээр тэр төлөв байдал бид нэр орохын тулд яг үхээр эхний ээлжинд нөгөө нэг ярьсан хоёр зүйл дээр ерөнхийдөө зүйлийг задлаад байгаа гэсэн шүү дээ. Оюун санаа чинь байнга ингээд бодогдоод байгаа хийх ёстой гэт тийм үү тий. Тэдгээр зүйлсүүдийг олж авах илрүүлэх гэж байгаа. Тийм. Тэгэхээр энэ болгонуудыг за тэгээд нэгээр нь хэрхэн яаж тийм үү эдгээрийг зохицуулах вэ гэдэг талаар бодоод тэгээд төлөвлөгөө гаргах гэсэн ийм зүйл яаж байгаа. Тэгэхээр энэ хэлж байгаа зүйл маань болохоор маш энгийн боловч их хүмүүс яг ажил хэрэг болох дээрээ хэрхэн яаж гэдгийг мэддэггүй гацдаг ийм тохиолдлууд бас байдаг. Миний хувьд бас ялгаагүй тийм тохиолдлууд байдаг. Би заримдаа болохоор бас
зарим яг нэг хэлэхээр нэг сайхан суугаал аюу сайхан бүтээмжлэг үед байдаг. Зарим нь болохоор хаанаас нь яаж эхлэх юм гэдэггүй үед байдаг. Тэгэхээр энэ болгон дээр болохоор эхний ээлж нь болохоор тухайн ажлыг энэ номын санаа бол эхнээс нь болохоор тэр knowledge work гэж хэлээд байгаа. Оюун санаандаа тийм үү бодох нэг ажил. За тэгээд дараа нь болохоор яг бодитоор тийм үү физик нөхцөл тийм үү оюун санаанд чинь ингээд байгаа тийм үү тэр бодлуудыг яг бодит амьдрал дээр буулгах гэсэн ийм хоёр зүйлтэл ерөнхийдөө бол хаагаад байгаа гэсэн. Гэхдээ тэр нөгөө нэг тхийн тулд ихний хэлж нь болохоор яг хөөр нөгөө нэг тэр нөгөө нэг нам гүм тийм үү ус шиг тийм үү оюун санаагаа чөлөөлөх хэрэгтэй гэж байна шүү дээ. Тэгтээ болохоор яг хөөр бидний толгойд маш их олон хэмжээний мэдээллүүд бүр ингээд дүүрсэн байгаа. Тэгэхээр тэр болгонуудыг бүгдийг тийм эхний ээлжинд гаргаж ирэх хэрэгтэй, буулгаж ирэх хэрэгтэй. За тэгэхээр тэр болгон дээр нь болохоор яг хөөр бүр нэг юм өвдөлттэй хийхгүй л болохгүй нэг юм шаналгаатай яваад идэг зүйл байдаг шүү дээ. Тэрнээс нь эхлэх хэрэгтэй хамгийн ихнээс нь. Тэгэл тэр хийхгүй бол сэтгэл санаач гэсэн нэг л тийм одоо хүнд тийм ийм зүйл байдаг өвдөлттэй юм шиг хүнд зүйлсүүд. Тэгээд нөгөөдгөө бодох юм бол хийхгүй удаад яваад ах юм бол баг аюу төв нэгээр нь бол хийж гүйцэлдүүлэх талын бас бодвол зүгээр юм байж болох юм. За тэгэхээр нэг тийм маягаар за тэгтээ хамгийн эхнээс нь болохоор яг хөөр нэгэсний тиймэрхүү маягаар хүн өөрийгөө чөлөөлж штэ. Тэгэхгүй бол нөгөө нэг стресс гэдэг юм юунаас тийг болдгоо гэхээр хитрхийх олон зүйлийг тархитлахонд ачаалснаас олон зүйлд санаа зовсноос тийм үү те. Тэгэхээр тэр болгоныг бид нар хандл хийж явах хэрэгтэй, зохицуулж явах хэрэгтэй байх нь. Тэгэх юм бол нэг стресс авахгүй хоёр ажил үйлс минь бүтэмжтэй байна. Гоо сансан болсон зүйлээ өслөж чадна. Зүгээр санаа зовж тийм үү явж яснаас баг нэгээр нь аваад хийх гүйцэтгүүлээд явах боломж олж явна гэсэн. За тэгэхээр тэр болохоор эхний хэсэг нэгдүгээр хэсэг. За хоёрдугаар алхам нь болохоор яг хөөр тэр зүйлээ ер нь санаа зовоод байгаа зүйлийнхаа талаар бодох хэрэгтэй. Маш тодорхой болох хэрэгтэй. Ер нь яг яах вэ тийм үү те? Ер нь юу хийх вэ гэдэг талаараа шийдэх хэрэгтэй. За тэгээд нэг шийдвэр гаргасан бол тэр шийдвэрийг гүйцэтгүүлэхэд шаардлагатай алхмуудыг бодох хэрэгтэй тийм. За тэгээд гурав дахь нь болохоор тэр алхмуудыг хийх зүйлсүүдээ өөртөө сануулж явах эсвэл бичиж авах тэмдэглэх хэвээр нөгөө төлөвлөлтийнхаа дэвтэр дээрээ буулгах системжилсэн маяг. За тэгээд түүнийг шүүж явах байнга ямар төлөвт явж гин гэх мэт ийм зүйлсүүдээр ингээд зүйлсээ бол бий болгоно. За тэгэхээр нэг жишээ байгаа юм. Нэг тасгал. За тэгэхээр нэг тасгал нь болохоор яг хөөр яг өөрийн чинь хамгийн их зовоогоод байгаа тийм үү те санаа бодлыг чинь татаад чангаагаад байгаа зүйл юу бэ? Эсвэл сонирхол.
одоо юу гэдэг те. За эсвэл анхаарлын шин татаад байгаа зүйл гэх мэт. За нэг тэр зүйлээ сонгох хэрэгтэй. За жишээлбэл за тэгээд тухайн нөхцөл байдлаас нөгөө тэр өөрийн чинь шаналгаад байгаа эсвэл анхаарал шин татаад байгаа энэ зүйлээс ямар үр дүнг хүлээж байгаа вэ гэдгийг эртөө л нэг л өгүүлбэрээр бичиж болгох. Юу ч хийж болно. Магадгүй одоо аяллаар явах ч юм уу. Тэ? За эсвэл тэр найзтайгаа асуудлыг төлөв байдлыг одоо шийдэх гэдэг ч юм уу тий. Өөр хоорондоо зохицох, ойлголцох гэдэг ч юм уу. Эсвэл шинэ арга шинэ одоо маягаар аргаар ажиллаа хийх гэдэг ч юм уу. За тэгэхээр энэ бол тав шийдэг гаргач чинь гэсэн. За тэгснийхэн дараа энэ шийдвэрийг гүйцэтгүүлэхэд та ямар алхмуудыг хийх вэ? Бодит яг амьдрал дээр хийх ёстой ажлууд. Тэрэтгээ бичиж болно. Яг нүдэнд харагдах үйлдэлүүд тийм. Эсвэл мэйлч хөө, буцаар ярих уу, эсвэл ном унших уу, судлах уу, эсвэл ямар нэгэн худалдаж авах уу гэх мэт тийм. За эдгээр үйлдэлүүдийг хийхэд өөр чинь ямар нэгэн өөрийн чинь тэр шаналгаатай зүйлсээ хийх зүйлсээ ингэж бодоод ингээд болгоод төлөвлөхөд ямар нэгэн зүйл тийм үү тийм өөрчлөлт байсан уу тийм өөрийн чинь нэг тийм арай л нэг юм амар арай л хөнгөрч байгаа юм шиг ч юм уу тийм мэдрэмж ч юм уу төрсөн үү эсвэл юм арай нэг юм хяналтаа автсан юм шиг тийм төвлөрсөн юмд анхаарал төвлөрсөн юм шиг тийм төлөв байдалд байсан уу орсон уу. За эсвэл яг юм хийхэд илүү одоо ийм мотивацтай ч юм уу тийм нөгөө зүйлээ өсөлтөх тийм зүйл эхлэлээ ч юм уу тийм энерги болж авсан хэсэг гэх мэт. Тэгэхээр иймэрхүү энэ дасгалын хүрээнд хийхэд ямар нэгэн тийм жижигхэн жолтойгоо тийм эрэг зөөвөл өөрчлөн ажиллагдсан бол ер нь юу өөрчлөгдсөн гэж та нар бодож байна. Зөвхөн энэ хүн процесс дотор тийм үү тийм. Ийм нөхцөл байдлыг ийм харьцангуй дээшилсэн тийм үү тийм. Гайгүй сайжирсан дээрдсэн тийм үү тийм. Нөхцөл байдлыг мэдрэх тийм өөрийн болгоход ер нь юу болж өнгөрсөн бэ сая энэ хооронд. Мэдээж яг бүх зүйл бол яг гүйцэлжгээгүй. Гэхдээ шал өөр төлөв байдалд орж ирсэн гэдэгт бол итгэлтэй байна. За тэгэхээр энэ болгонд болохоор юу биднэрт байсан бэ? Бид нар юу ашигласан бэ гэхээр ерөөсөө бодох процессыг ашигласан. Тэгэл ердөө хийх зүйлдээ бид нар шууд барьж авсан, нүр тулсан гэсэн. За тэгээд түн шаардлагатай нөөцүүд тийм үү хэрэгцээтэй зүйлсүүд нь юу байгаа юм? Үнийг гүйцэтгүүлэхэд гэсэн. Энэ хоёр зүйлсийг л бид нар бодоод гараад тавьсан байгаа.
За тэгээд энэ хүртэл ингээд тусгая. Тэгээд дараагийн ийм подкастаар уулзъя. За баярлалаа. Баяртай.